энийг аваад үзье. Зөвхөн надад зориулж хийгддэг номтой боловч. За, номтой боловчаа тушаад үзье. За, ийм юу гэдэг юм бэ? Ийм хав хавтгаа. Ийм боловч гэдэг юм. Бүлийнхаа номыг онцлуулах. Хүн болоо өөр номтой байдаг болохоор яг тэр тухайн хүн зориулсан цорын ганц одоо боловч хийх юм байна л да. Манайха миний хөлийн хураг гэж шаалаарай за. Миний хөлийн хомс амар том шаа. Хүмүүс гайхаад идэв. Чи ингээд эхлээд өөрийнхөө бүх өндөр жин нас хүйс тэгээд бүх мэдээлэлийг оруулчихдаг юм. Хөлийн тавхаг яг ингээд доороос нь баг авах байж байна. Миний хөлийн тавхагчаас хөөх юм байна. Саяны онцлооны хариу мангар хурдан гараад ирсэн байна. 30 секунд болов. Нэг хүү гараад ирсэн байна. Уцаараа уншуулад миний хөлийн тавхааны номны мэдээлэл гараад ирсэн байна. Ноц мэдээлэл байна. За онцлуулаа гараад ирсэн. Ногоонууд нь хивийн улаан жоохон хивийн бус юм гараад юм байна. Хүзүүний хувьд бол нэг жижигхэн юм бүхэлд байлилт байгаа. 31 градус одоо юм урагшаа байлилттай байна гинэ. Зүүн хөлний ном нь ингээд хит өндөр буюу хоёрхан цэг дээр ингээд айгүй өндөр ачаалгууд ингээд тэгсэн эсрэгээрээ баруун хөл нь болохоор баг юм номгүйшгүй хавтаа ийм байна гэж байна. Тэгэхээр айгүй сони юм байна. Хүний хоёр хөлний тавхаач бас өөр юм байна. Хугацаанд яг одоо ийм байдлаар ингээд нөгөө буруу гიშгэлтээс болоод нурууны суул мөрөөлт гэх мэтчлэн ингээд сөрөг үр дагавар айгүй их юм байна л да. Яг тэрэн зориулаад энэ T-Rex Lab гэдэг хөрөмжөөс нөгөө саяны нэг турш үзээд байгаа хавтаа уловчийг маань одоо баруун хөлөнд зориулаад арай өөр хэлбэртэй зүүн хөлөнд зориулаад арай өөр хэлбэртэй гарч ирэх юм байна л да. Яг хүн өөртөө зориулагдсан урт хугацааны одоо эрүүл мэндэд тустай юм гоё уловчтой болж байна гэж ойлгосон. За одоо яг онцлогоо хэлчихсэн. Яг уловч одоо энэ хөрөмж рүү игээд зөвхөн өөртөө зориулсан уловч гаргаад үзье. За ингээд их юм шиг шүү дээ. Уловч ийшээ хийсэн 10 минут хүлээх юм байна. За 10 минут болцсон. Гаргаад үзье. Амар л хатаад. Нөгөө амар хатуу байсан чи юм булчирсан юм болцсон. Нэг нэгээр нь тавих байсан юм байна. Тэгээ үлмийн дээр ингээд зогсох юм байна. Айлгүй поз авч зогсон. Наа ингээд айлгүй байрлаа зогсчоод мангар болов намайг хараад жоохон ичмэл. Стач яах вэ гэж. Хүмүүс гайхаад нэг солиотой юм чинь. Поз авч зогссон. Их юм бодогд юм байна да. Яах гэж би ийм хавтгай номтой төрөвдөг гэж бодсон. Яа тийм ачаалаа ядарч шít. Хөл мөччрээд байна. Яа хүмүүс яг гайхаж хараад байна. Хараа ийм болоод ирсэн. Одоо энийг юу яах юм бэ? Энийг сэнсэн дээр тавиад хатаагаад хөргөөд илүү бэхжүүлэх юм шиг бодвол одоо нөгөө л үзэн. Бас л өглөө идвэ над шиг хүн болж байгаа юм хэлэх юм байна. Бастаач яах. Гэтэ яг энэ чинь бас урт хугацааны эрүүл мэндэ бодож байгаа юм чинь тийм ээ. За зүүн хөл одоо үз. Чи улаан шаалаад энэ. За бэлэн болцсон. Түрүүн голчсан байсан ч одоо буцаад юм хатуу болцсон. Гэтэ хараа хамгийн сонирхолтой наа. Энэ хоёр хөл ингээд ийм хоёр өөр байсан байхгүй шаал өөр. Одоо энэ зүүн хөл нь илүү ийм юу гэх юм. Тахир тий. Баруун хөл нь арай гайгүй ийм. Шаал хоёр өөр. Хүн болгоны тавхаа ном нь өөр байдаг гэдгийг харагдаад байна л да. За утлаа тавьад одоо өмсөд үзье. Хавтгай ултай кетнүүд амир гэдэг чинь энэ хүү юунуудад яг энэ номтой хөлнийхөө тавхаан тохирсон боловч хийж өмсөх зүүн юм шиг санагдлаа. Яг өмнө нь яг энэ номтой бол өмсөж байгаагүй биш үлээ боловч хийж байгаагүй болохоор жоохон анхны удаа болохоор жоохон эвгүүд байна. Хөл маань яг ингэ бүтэн болж байгаа юм шиг тийм мэдрэмж өгч байна. Угаасаа нэг нь насан туршсан хүний хөлний нөгөө нэг ном бол угаасаа өөрчлөгдөх боломжгүй учраас яг ийм тохирсон боловчаа ингэж яг хэвлүүлж авч яг зөвхөн өөртөө зориулагдсан цор ганц боловчаа хийлгэж цугландаа тавьж өмсөх айгүй зөв юм байна л да. Хүүхдүүдийг болохоор яг багаас нь бас энэ тохирсон боловчийг нэгээд нөгөө номгуу ч юм уу те буруу гიშгэлтэй ч гэдэг юм уу тийм хөлний гажиг нь бол засах боломжтой байт юм байна манайхаа. Тэгээ надад бол тэгээд яг эцэст нь хэлэхэд янзын санагдлаа.